За сайн цаана залуучуудаа танартай амжилтын мэндийг хүргэе. Амжилтын өдрөөс өнгөрүүлж гинэ үү. Тэгэхээр яг одоо 5-ын 7 оны шинэ дугаарыг хүргэх гэж байна. За цэцгэж далайн жаргалын YouTube одоо сувг дээр задаастаа зориулаад зөвлөгөөнүүдийг хүргэж байгаа. Тэгэхээр энэ 7 оны хувьд дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн нэрийг хэрхэн яаж зөв дуудах вэ? Та бүхэн магадгүй би ч гэсэн маш олон одоо алдаа гаргаж буруу дууддаг байсан. Тэгэхээр хамтдаа суралцаж яаж дууддгийг сурцгаая. За яг одоо бол би Beverly Hills буюу Los Angeles-ийн одоо хамгийн алдартай байршлуудын нэг Beverly Hills LV буюу Davidson дээр ирсэн байна. Ингээд үргэлжлүүлэн бичлэгээ билээ авч үзээрэй. За тэгэхээр яг одоо LV дээр ирсэн байгаа. Тэгэхээр Louis Vuitton миний дуудлагаар бол зөв буруу мэдгүй байна. Ингээд яаж дуудахыг хамтдаа сонсцгоё. Welcome to Louis Vuitton X. Can you say again? Welcome to Louis Vuitton X. Okay. One more Louis time. Vuitton. Right. Welcome to Louis Vuitton X. Thank you so much. За яг ингэж хэлэх хэрэгтэй юм байна шүү. Тэгэхээр it's not Louis Vuitton or no. It's just Louis Vuitton. Thank you so much. Have a good day. Moschino. 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 Яг одоо би дараагийн брэнд дээр ирсэн байна. Яг одоо миний харагдаж байгаа. Энэхүү брендийн хувьд Италиас гаралтай. За 1978 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. За яг бичиглэлийн хувьд ингээ хараа шууд уншихаар одоо C-тэй байгаа учраас бас юм одоо яаж уншихыг зарим талдаа ингээ нөгөө алдаа гаргах тохиолдол байдаг. За яг зөв дуудлага нь Versace гэдэг төгсгөлийн чи гэдэг одоо би чи гэж байгаа юм шиг чи гэж ингэж төгсгөх байгаа. Тэгэхээр яг унган одоо италичуудынх нь өөрсдийн дуудлагаар нь одоо уг нэрийг яаж зөв дуудахыг хамтдаа сонсцгоё. Versace. 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 Givenchy. 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 За тэгэхээр дараагийн брендийн тавхыг харьцуулах гэж байна. Бидний ард харагдаж байгаа энэхүү брендийг бас Монгол залуучууд маань зарим тохиолдолд буруу дууддаг. За энэ бол Франц гаралтай French үг. Тэгэхээр French энэ нэртэй H-ийг дуудахгүйгээр Hermes гэж дууддаг. 1837 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлхийн хамгийн алдартай цүнх үйлдвэрлэдэг компаниудын нэг байна. Hermes. Hermes. За тэгэхээр Beverly Hills дээр тавхын хүргэж байгаа брэндүүдийн нэрнүүд маань үргэлжлээд дараагийн брэнд дээр ирсэн байна. Тэгэхээр GUCCI гэдэг яг энэ одоо нэршиллийг яаж нэрлэдэг, энэ брендийг яаж дууддгийг хамтдаа сонсцгоё. Тэгэхээр энэ брендийн хувьд Италиас одоо гаралтай үг боловч Италиас гаралтай брэнд боловч яг байгуулагдсан нь 1920 онд одоо энэ Gucci брендийг үүсгэн байгуулсан гэр бүл маань 1920 онд Америкт нүүж ирээд ингээ 1920 онд Америкийн нэгдсэн улсууд энэ брендийг одоо үүсгэн байгуулж ирсэн ийм түүхтэй байгаа. За брендийн нэрийг хэлэхдээ болохоор за Gucci гэж дуудаж байсан. Тэгээд яг одоо Италийнхаа одоо энэ хэллэгээр яаж дуудахыг хамтдаа сонсцгоё. Gucci. 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 Одоо харин дараагийн брендийг хэрхэн яаж зөв дуудахыг хамтдаа
харцгаая, хамтдаа сурцгаая. Тэгэхээр миний ард харагдаж байгаа анхандаа би бас буруу уншдаг байсан. Dolce гэдэг нөгөө C учраас Dolce Gabbana гэж уншдаг байсан. Харин энэ үг маань өөрөө болохоор яг энэ брэнд маань өөрөө Италиас гаралтай энэ хүү одоо нэрийг нь брендийн нэрийг дуудахдаа C-гэр биш Dolce Gabbana гэж уншдаг юм билээ. Тэгээд яг их хэлээр нь яаж уншихыг бас хамтдаа сонсцгоё. 1985 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ийм брэнд байгаа. Dolce & Gabbana. Dolce & Gabbana. Yves Saint Laurent. Yves Saint Laurent. За дэлхийн олон алдартай брэндүүд маань Европоос буюу Францаас, Парисаас гарчдаг одоо яг энэ брендийн нэрнүүдийг зөв хэлж сурахын бичлэгийг бэлтжиж явах явцад харж байна. Харин дараагийн одоо брэнд бол бидний сайн мэдэх Chanel байгаа. Тэгэхээр Chanel-ийн хувьд 1910 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Яг одоо үйлдвэрлэгдэж эхэлсэн. Тэгээд Франц үг байгаа. Тийм учраас одоо CH-ээр бичиж эхэлж байгаа боловч дуудахдаа ишээр дуудаж эхэлдэг Chanel гэж дууддаг юм байна. Тэгээд дуудлагыг нь яг одоо French хүн хэрхэн яаж зөв дуудахыг хамтдаа сонсъё. Chanel, Chanel, Chanel. Celebrities like Beyoncé, Rihanna, Gwyneth Paltrow, Kate Winslet, and Margot Robbie get it. Christian Louboutin. Christian Louboutin. Christian Louboutin.